Аратан ба гоо үзэсгэлэн. Эрт үрдийн цагт алс холын нэгэн нутагт баян худалдаачин үзэсгэлэнд 3 охинтойгоо амьдардаг байжээ. Бага охин нь 2 эгчээсээ илүү хөөрхөн, илүү ухаантай учраас хөмбөр гоо үзэсгэлэн буюу бэл гэдэг байв. Харин 2 эгч нь муухай ааштай, бас атаархуу. Тэд аавынхаа мөнгийг үрхээс өөрийг боддоггүй. Бэл царайлаг ханхүү зүүдэлдэг байв. Нэг л өдөр ханхүүтэй гэрлэж сайхан ордонд хамт амьдрна гэж боддог байлаа. Бэлийн амьдралд бүх зүйл зүүд мэт аз жаргалтай байдаг байлаа. Нэг өдөр түүний хувь тавилан өөрчлөгдөв. Аимшигт шуурганаас болж аав нь бүх хөлөг онгоцоо, бүх мөнгөө алджээ. Бүх юм дууслаа охид минь. Бид хөрөнгө мөнгөгүй болсон. Санаа зовох хэрэггүй дээ аав минь. Удахгүй бүх зүйл сайхан болно. Бүгдээрээ гарах гарцаална. Та минь л байвал би баян. Би таньтайгаа жаргалтай байдаг. Худалдаачин ядуурсан учраас удахгүй бүх зарцнаар яваад өглөө. Бэл гэр орноо хариуцдаг байв. Харин 2 эгч нь ядуу зүдүү амьдарч байна гэж цаг үргэлж гомдлоно. Аавынх нь царайг дахин аз жаргалаар гийгүүлээч гэж Бэл бурханд байнга залбирна. Нэг өдөр худалдаачин нэг хөлөг нь усан зогсоолд ирж байгаа тухай мэдээ авлаа. Сайхан мэдээтэй шүү. Миний нэг хөлөг бомтод ирсэн гэж байна. Бид дахиж ядуу амьдрахгүй. Би одоохон бомт руу явна. Та нарт юу авчрах юм нь аавда хэлээч. Би шин даашин завмаар байна. Би үнэт хэлэл авна. Аав нь хайртай охиндоо юу авчирвал болох вэ? Би таныг 9 минь дэргэж ирээсэй л гэж хүсэж байна аав минь. Чи минь сайхан сэтгэлтэй шүү. Гэхдээ юу авмаар байгаагаа хэлэлтэй охин минь. Улаан сарнаа. Надад ганцыг авчирч өгөөч. Тэгэлгүй яах вэ? Хөөрхөн охин минь. Баяртай мэдээ дууссан худалдаачин бомт руу явлаа. Бомтод ирээд худалдаачин хөлөг нь ямар ч хүнгүй хөлгийн баг үлдсэн ачаа бараага бүгдийг авч зогтсныг харлаа. Гомдсон худалдаачин гэрийн зүг жолоо мушиглаа. Бодолд дарагдсан худалдаачин замаасаа төөрч өтхөн ой руу яваад орчихжээ. Далайн ус бүгд цас болчих уу гэмээр их цас орж байлаа. Худалдаачин бунгарлсан цасанд явж чадхааргүй болсон морио модон дор амраахаар орхижээ. Хол газар хурц гэрэл олж хараад худалдаачин гэрлийг чиглэн явв. Аврах том сайхан ордон байхан тэр. Ойртоод очтол шижир алтан хаалга нь өөрөө нээгдэжээ. Журжийн моддын зөрөг дээр цас ороогүй нь ихэд хачин санагдаж гэнэ. Хөөх ямар сайхан газар вэ? Ордон руу норж энэ ордны хаанд бараалах хэрэгтэй юм байна та. Худалдаачин үүдний том танхимаар явж өнгөрлөө. Худалдаачин ийш тийш харж хүн орж ирэхийг хүлээн. Гэвч удтал хүлээсний дараа хэнч орж ирсэнгүй. Хүн байна уу? Энэ ордонд хэн нэгэн байна уу? Хөөй, хүн байна уу? Тансаг белуу шинхэн жимсээр зассан зоогийн ширээ өмнө нь байлаа. Ганцаараа л идэж эхлэх болох нь дээ. Энэ найрсаг зочломтгой эзэнд нь дараал талархал илэрхийлье дээ. Төд удалгүй тэр хооллож эхэллээ. Цадтал идэж яваад дээшээ гарлаа. Эхний хаалгыг нээтэл цэвэрхэн зассан сайхан ортой өрөө байх нь тэр. Бурхан минь, би ч их л аз тайван байна да. Худалдаачин нүдэ нээтэл гэрэлд шин өглөө угтав. Түүнд шинэ хувцас бэлдэж тавьжээ. Худалдаачин хувцсаа өмсөж бэлэн болоод танхим руу буулаа. Ширээн дээр өглөөний цай бэлджээ. Сүү, шинхэн жимсний шүүс, талх. Тэрээр цадтлаа идээд бослоо. Хүн байна уу? Энд хүн байна уу? Зочломтгой занд тань гэлаалаа. Та үнэхээр өвөө өмөр юм. За, би явлаа шүү. Баяртай.
гадагшаа гараад хараа гүйцэмгүй их сарнаа байхыг харав. Улаан сарнаа байна шүү дээ. За. Бэлдэ ганцыг авчих. Худалдаачин шууд цэцэрлэг рүү явж нэг сарнаа авлаа. Сарнааг тасцсан даруйд ард нь чанга гихч архирах чимээ сонсогдов. Эргээд хартал өндөр гихч нь мангас зогсож байв. Цусан улаан нүдтэй, хутга шиг хурц шүд хумстай. Миний сарнааг түүгэж хэн чамд хэлэв? Ордондоо оргнуулсан минь хангалтгүй байв уу? Талархсан сэтгэлээ ингэж илэрхийлж байгаа мó? Эрээ цээргүй занг чинь цээрлүүлгүй өнгөрөөж болохгүй. Үгүй аим өршөөлт эзэн минь. Зовх цагт өргөндөө оргнуулж хоол ундаар дайлсан өгөөмөр эзэн охиндоо ганц сарнаа авахд дургуцахгүй гэж бодсон юм аа. Өршөөгөөрэй эзэн минь. Охоо. За. Тэгвэл би чамд амич наврах нэг санал тавья. Ямар санал вүлээ эзэн минь? Би таны төлөө юу ч хийхэд бэлэн байна. 3 охин минь намайг одоо гэртээ хүлээж байгаа. 3 охин. За. Нэг охиноо энэ ордонд авчир. Би охиныг чинь энд үлдээж оронд нь чамайг чөлөөлж явуул. Ямар өвдөө. Амлээ. Охтимаа нэг тань дээр ирэх нь гар цаг вэ? Сайн байна. Би чамд хурдан шандас түлгээсээ нэгийг өгье. Бас охиноо авчрах 1 сарын хугацаа өгч байна. Ирэхээр бол өөрийн дураар ирэх ёстой шүү. Үгүй бол би хүлээж авахгүй. Сарын дараа чи ирэхгүй бол би чамайг өөрөө хайж олно. Одоо яв. Охиндоо 1 сарнаа авч яваарай. За юу. Эхэндээ амиа аврахын тулд энэ саналын зөвшөөрсөн ч охтынх нь хэнэн ч энд ирэхийг зөвшөөрөхгүйтэй гэж бодов. Амьдын шинжгүй болсон хөөрхий худалдаачин гэрийн зүг хөдөллөө. Шандаст хүлэг салхи татуулан давхиж агшин зурт худалдаачны гэрт ирж гин. Охид яран гарч ирлээ. Ава, миний бэлгийг өг. Миний бэлэг хаана байна ава? Таны бие сайн уу аваа? Их ядарсан байх та. Энэ чиний загсан юм. Ямар үнээр авсны минь чи мэдэхгүй дээ. Охидтой хөлөг онгоц болон араадны тухай ярьлаа. Чиний л буруу. Яг цэцэг авчир гэсэн юм бэ? Тийм ээ. Хэрв чи олигтойхон бэлэг хүссэн бол ийм юм болохгүй л байх байсан. Надаас болж л ийм золгүй юм тохиолдлоо. Тиймээс би аавын амлалтыг биелүүлэхээр хамт явъя. Бэл минь дээ. Аавыгаа уучлах охин минь. Аав нь ийм золгүй явдлаа авчирлаа. Хийсэн хэргийнхээ горыг би өөрөө л өрөх ёстой. Бэл хатуу шийдсэн байлаа. Аавыгаа зоригжуулж урам өгч байв. Гэрлүүгээ буц байл. Амьдралаа битгий өрн таран хий. Надад энэ байдалтай нүүр тулах хангалттай зориг бий. Тэднийг ярилцах үед шөнийн харанхуй нөмөрчээ. Гайхмаар нь орчлон хорвоо тэр чихтэй тэрнийг угтан авах шиг ой тэр чихтэй гэрэлтэж байв. Хөөх! Үнэхээр гоё юм аа. Удахгүй тэд журжийн моддын зөрөгт ирж сүр жавхлантай гэрэлдэх шилтгэнийг харлаа. Их танхимд ороход сайхан гал түлж амтад хоол өрсөн тансаг ширээ тэднийг угтав. Хол замд аялсан тэд өлсөж ундаасчээ. Ингээд хоёулаа хоол идэж эхэллээ. Гэвч тэднийг хооллож дуусаагүй байтал араадны хөлийн чимээ ойртож сонсогдов. Орой минь бэл. Арай минь эрхэмдээцээ. За. Чи өөрийн хүслээр ирсэн үү? Тийм ээ. Тэгвэл аавыгаа явахаар чи энд үлдэх үү? Тийм ээ. Морилууга буц. Тэнд чамд болон бусад огтд чинь зориулсан дүүрэн алттай авдар ажилласан бас нэг морь байгаа. Баяртай байл. Аав нь охиноо өдөр бүр өгүүлэх болно. Би ч гэсэн таныг санана аваа.
морд хөдөлж тэр дороо замхран алга боллоо. Дэшага. Жаахан амраад ав. Сайхан амраарай. Сайхан амраарай. Бэл эхний хаалгыг нээтэл маш сайхан чимгэлсэн өрөө байв. Орон дээр хэвдсэн даруйда бүх гэгч нь нойрслоо. Өглөө сэрээд гоёлын ширээн дээр хүсэж болох бүх зүйлийг бэлдсэн байхыг харжээ. Их танхимд хоол бэлдсэн байлаа. Хоол идчихэд Бойдингийн болон дээр тэр тухлан суув. Энэ аимшигт аратан намайг өөр тойрогдол байлгах болов. Яавал өөрийгөө чөлөөлөх вэ? Энийг бодон бодсоор тэр унтаад өгчээ. Орой болсон хойно Бэл аратан эрхийг сонслоо. Орой минь байл. Арай минь. Чи надад хайртай юу байл? Чи надтай гэрлэх үү? Юу? Ах юмгүй тийм эсвэл үгүй гэдгийг хэл. Үгүй. Хэрвээ үгүй болоо сайхан амраарай байл. Сайхан амраарай. Үгүй гэсэн хариу аратныг уурлуулаагүйд Бэл их баярллаа. Орой бүр хоолны дараа аратан түүн дээр ирж сайхан амраарай гэж хэлхийнхээ өмнө ингэж асуув. Байл. Чи надтай гэрлэх үү? Тэгээд Бэлийг Үгүй. гэж хариулахаар гонигтайхан яваад өгнө. Цаг хугацаа өнгөрч Бэл аратнаас айхаа болжээ. Аратан түүнд дандаа сайхан хандна. Ордонд амьдрах Бэлд их сайхан байлаа. Бэл цэцэрлэгт зугаацна. Цэцэрлэгт усан ориглуур, жүржи модод, хуайс мод шууд байдаг. Аратан хүртэл заримдаа Бэлд төгөлдөр хуур тоглож өгч удаан гихч ярилцдаг байв. Ийм байдалтай их уджээ. Эцэст нь Бэл аавтайгаа хоёр эгчтэйгээ уулзахын хүслэн болжээ. Гонигтай байхыг хараад аратан түүнээс асуув. Юу болов вэ хонгор минь? Чи ойрд их гонигтай харагдах болж. Дахин аавтайгаа уулзахыг хүсэж байна. Гуй, аавтайгаа уулзахаар 7 хоног явах юм зөвшөөрөөч дээ. Би эргэж ирнэ гэдгээ амлая. Бэл минь дээ. Намайг үзий ядсандаа чи эндээс зугдахыг хүсэе юу? Үгүй. Тийм биш. Би чамайг үзий ятаагүй. Бас хэсэг хугацаанд чамайг орхих болсондоо маш их харамсаж байна. Би чамайг юу ч гойсон татгалзаж чадахгүй юм. Миний амь насанд хүрэх байсан ч хэрвээ чи цагтаа ирэхгүй бол намайг үхсэн байхыг харна шүү. Тэнгэр минь, би тийм юм болохыг зөвшөөрөхгүй. Чи надад дандаа сайн байдаг. Чамд аяны сүүхтэр хэрэг болохгүй. Энэ бүгжийг зүгээд унд. Юунаас ч битгий амгалан дөрс. Зэрэг чи аавтайгаа уулзах болон заяа. Үнэн гэж юу? Баярлалаа. Маш их баярлалаа. Эргэж ирэхийг хүсэхээр хуруунаасаа энэ бүгжийг ав. Тэгвэл чи дахиад ордонд ирсэн байх болно. Сайхан амраарай байл. Би чамайг их санах байх та. Сайхан амраарай хонгор минь. Сайхан сэтгэлд чинь талархъя. Амлалтаа санаарай. Тийм ээ. Би сан. Аратныг гармагц Бэл унтахаар яарлаа. Маргааш өглөө тэр гэртээ өөрийнхөө оронд хэвтэж байв. Эд шидийн мэт гараад ирсэнд эгчнэр нь ихэд гайхжээ. Аав нь охиноо чанга гихч тэрвэрч аз жаргалын нулимс унгаж хэнэ. Оо Бэл минь. Би чамд маш их санаа зовсон. Чамааха маш их саналаа охин минь. Би ч гэсэн таныг сансан аваа. Бэл аавда аратны сайхан сэтгэлийн талаар ярьлаа. Удаан бодсон аав нь ингэж хариулав. Чи надад аратан чамайг ихэд хайрладаг. Бас зөөлөн сайхан сэтгэлийнхээ төлөө чиний хайр талархлыг хүртэх ёстой гэлээ. Би чамайг тэрний үзшгүй царайг үл тоон хүслийг биелүүлэх ёстой гэж бодож байна.
7 хоног хурдан өнгөрч Бэйл шилтгэн рүү буцах ёстойгоо таг марджээ. Нэгэн шөнө тэр араатныг газарт өглөө твтэж байна гэж зүүдэллээ. Бурхан минь. Бэйл энэ зүүднээсээ маш их айж тэр оройно аав хоёр эгчтэйгээ салах ёс хийлээ. Орондоо ормогцоо бөгжөө авч гинэ. Тэгээ тэр дороо унтаж өглөө нь араатны шилтгэнд сэржээ. Араатныг үхэж байна гэж зүүдэлсэн газар руугаа яарлаа. Араат нь тэнд хөдөлгөөнгүй шахуу хэвдсээр байв. Бурхан минь, үнэхээр өчгсөн гэж үү? Чамаа ганцаарч нөрөгдөх нь миний буруу хонгор минь. Дараа нь араатн руу дахин нэг хараад амьсгаатай байгааг нь мэдэв. Яран ус авчирч араатны нүүрэн дээр цацав. Араатныг сэргэхэд Бэйл ихэд баярлжээ. Хонгор минь, чи намайг ямар их айлгав? Би чамд ямар их хайртайгаа дөнгөж сая л мэдлээ. Амигч наврахаас оройтчтэй л гэж их хайсан шүү. Чи над шиг үзэшгүй муухай амьтныг үнэхээр хайрлаж чадна гэж үү? Тийм ээ. Би чамайг сайхан сэтгэлтэйг мэднэ. Энэ амьдралаас би өөр юу ч хүсэхгүй. Бэйл. Чи надтай гэрлэх үү? Тийм ээ. Гэрлэн. Бэйлийг ингэж хэлж дуусмагц араатныг нүд гэлбэм хурц гэрэл бүрхэж агаар өөд хөөрч сэтгэл татам сайхан ханхүү болоод бууж ирэв. Бурхан минь. Миний зүүдэнд орсон ханхүү байна. Би үргэлж чамайг зөөдөлдөг. Бэйл минь те. Хонгорхон гоо үзэгслэн минь. Аимшигт хараалаас намайг чөлөөлсөнд маш их баярлалаа. Тулаанд миний гарт амиа алдсан шулам үхэхдээ намайг хараачихсан юм аа. Намайг хинч хизээч хайрлахгүй гэж хараагаад аимшигт араатан болгож хуургасан. Гэвч үнэн хайрын сэтгэл чинь хараалыг арилгалаа шүү дээ. Ийм болж байгаад итгэж чадахгүй нэ. Би зөөдлөд байна уу? Араатан Бэйлийг зөөлөн чимхлээ. Зөөд биш байна. Чи бол миний ханхүү. Миний үнэн хайр. Одоо хоёулаа цаг алдах хэрэггүй. Танай гэртээ хурдхоо очиж гэрийг нэг чинь хөрмийн бүжигтэй бэлдэцгээе. Ингээд хэлсэн ёсоор нь боллоо. Маргааш нь тэд хормоо хийж нижгэр найр наадан болсон юм. Эцэст нь сайхан сэтгэл гоо үзэсгэлэнг дээлсэн юм. Гоо үзэсгэлэн гэдэг хөөрхөн царай хэлэхгүй. Санаа нь зөв, зүрх нь ариун, бас хамгийн чухал нь сэтгэл сайхан байх ёстой. Ханхүү үзэсгэлэн бүсгүй хоёр амар сайхандаа жаргасан юм.